Гадаад зээлхийн өрөө ашиг нэмэгдүүлэх хуулийн төслийг яралтай гормоор өргөн барина. Нөтийн 2% буцаан олголтыг 5% болгоод төсвийн орлого 1.8 их найдаар тасарна. Инфляцийн түвшин 4-р сард улсын хэмжээнд 10.1%-тай гарснаар сүүлийн 2 жил хагасын хугацаанд дээд түвшинд хүрлээ. Байгалийн ухааны салбарын мэргэжлийн эрэлт бизнесийн удирдлага эрхцийн салбарынхнаас 4 дахин их байна. Орон төргийн үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Учирлын засгийн газар Зандан шатрын кабинетийн үед өргөн бариад байсан татврын багц хуулийг буцаан татаж, харин татврын 4 хуулиуд нэмэлт өөрчлөлт хэлбэрээр улсын хурлд хуулийн төсөл өргөн барьж байгаа. За учирлын засгийн газрын энэ шийдвэрийг нүглийнүүдийг гурилаар хуурсан алхам, эрх баригч Монгол Ардын нам иргэд компаниуд дээр эрх татврын дарамтыг багасгаж гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн амлалтаасаа буцлаа гэж шүүмжилж байгаа. За тэгвэл засгийн газраас өргөн бариад байгаа татврын хуулиудын нэмэлт өөрчлөлттэй зэрэгцээд Баярмаа нарын 30 гишүүн хувь хүний орлогын албан татварыг 10%-аас 1% болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Тэгвэл сангийн сайд болон Баярмаа гишүүнаар тус тусын хуулийн төслөө хамгаалж дараах тайлбарыг өглөө. Хувь хүний орлогын албан татврын 81%-ийг тогтмол ажил эрхэлж байгаа 1 сая гаруй иргэн бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны дийлэнх иргэд гэсэн үг. Тэр утгаараа хүн амын дийлэнхийг бүрдүүлэгч залуус гар дээр үлдэх орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Харин хувь хүний орлогын албан татврыг 10%-аас 1% болгож бууруулбал төсөвт 2.6 их найд төгрөгийн цоорхой үүсэх юм. Орлогын албан татврыг 1% болгоод их сайхан сонсогч гэж магадгүй. Гэхдээ энэ хүн амын орлогын албан татвар гэдэг чинь орон нутгийн төсвийн бүрдүүлж байгаа бас томоохон суур баазын нэг татвар мөн. Тэр энэ хэмжээгээр бууруулчаад эсрэгээр нөгөө талдаа бид нар татврын орлогоо юугаар бүрдүүлэх үү, төсвөр ирж байгаа ачаалаа яаж явуучих вэ гэдэг бол энэ эдийн засгийн хувьд боломжгүй асуудал. Засгийн газар судлаад ямар хэлбэрээр гаргасан бэ гэхээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжиж ажлын байрыг хадгалъя гэдэг зорилгоор хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр хүн амын орлогын албан татвараас чөлөөлж өгье. Энэ хэмжээгээр нь нийтдээ жилдээ 950 орчим мянган төгрөгийг хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнд буцаан олгодог гар дээр нь үлдээдэг байдлаар энэ хуулийн зохицуултыг оруулж ирж байгаа. Түүнээс шавтаад нь хүн амын орлогын албан татврыг 1% болгоно гэдэг бол бид нар төсвийн орлого тэр чигээрээ унах тэр эрсдэл рүү явна. Энийгээ бид нар буцааж нөхөх өөр их уср бол байхгүй. Хэдийгээр сангийн сайд шууд хэлээгүйч Баярмаа нарын гишүүдийг иргэдэд таалагдах популист хууль санаачилж улс төр хийж байгааг тойрон утгаар шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл хувь хүний орлогын албан татврыг 1% болгох энэ хууль хэрэв батлагдвал төсвийн алдагдал үүснэ. Төсвийн орлогын энэ цорхойг яаж нөхөх болж байна гэж няцаасан. Харин хууль санаачлагч Баярмаа гишүүний зүгээс төсвийн зөрүүг нөхөх өөр гарц гаргалгааг санал болгосон юм а. Жишээлбэл төрийн албанаас нэг жилд тэтгэврт гардаг 40 мянган албан хаагчид 36 сарын тэтгэмж хэлбэрээр нийт 1.2 их найдыг зарцуулдаг. Тиймээс төрийн албанд давхцалтай байгаа 40 мянган алба хаагчийг цомгтоход энэ мөнгийг дараа жилээс хэмнэх боломж бүрдэнэ. Өөрөөр мөн боловсролын байгууллага орон нутагт сум дундын ерөнхий боловсролын систем рүү шилжснээр 330 сумыг ерөнхий боловсролын сургуульгүй болгож 90 сумын төв дээр сум дундын сургууль байгуулахад жилд 1 их найд төгрөгийн зардал хэмнэх боломжтой гэх хувилбарыг илэрхийллээ. Ямар ч байсан хамт хилцэгдээд явна. Тэгээ хамгийн гол одоо ялгаа нь гэх юм бол энэ хувь хүний орлогын албан татврыг 1% болгох энэ хуулийн төслийг иргэн шинэ гэрэл санаачлаад 6 хоногийн дотор шүү 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байгаа юм. Тэгээ тэр санал санаачлагыг одоо гишүүд бид нэр аваад одоо 30 орчим гишүүн гарын үсэг зурсан байгаа энэ боловсруулсан хуулийн төсөл дээр. Тэгээ дахиад нэг зүйлийг хэлэхэд энэ 100 мянган иргэний 85% нь буюу 85 мянган 40 хүртэлх насны залуучууд. Өөрөөр хэлбэл залуу гэр бүлүүд залуучуудад энэ татврын ачаал асар их байна гэдгийг одоо үүгээр бид нар харж болж байгаамаа. Харин иргэдийн хамгийн их хүлээж байсан нөтийн буцаан олголтыг яагаад 5% болгон нэмэгдүүлэхийг буцаасныг сангийн сайд ингэж тайлбарллаа. Нөтийн орлого бол манай төсвийн орлогын 20%-ийг бүрдүүлдэг хамгийн том бас татврын нэг хэсэг, орлогын нэг хэсэг. Энэ
нэмэгдсэн бүртгэл албан татварын энэ хуулийн заалтыг хэрэгжүүлээд явбал 1.8 их найдын тасалт үүсгэнэ. Өнөөдөр бид нар одоо та бүхэн мэдж байгаа багш эмчнэрийн цалин нэмэгдүүлэхэд жишээ нь багш нарын цалин нэмэгдүүлэхэд нэмэлт 677 тэрбум хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар дээр бараг 200 орчим тэрбум. Ингээд нийлээд ирэх юм бол 1 их 80 орчим баг. Энэ хэмжээний одоо цалингийн сан бүрдүүлэх хэмжээний 2 дахин хэмжээтэй татварын тасалт үүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ нөөтийн энэ буцаа олголтыг хэрэгжүүлэхээс илүүтэй нөөтийг тэр боломжийг бид нар зүгээр хэрэгтэй. Аж ахуйн одоо шинээр өргөн барьсан татварын өөрчлөлтөн дээр нөөт төлөх хугацааг 2 сараар хойшлуулж өгч байгаа. Ерөөсөө бидний хийсэн тооцоол бол татврынхаа орлого буюу төсөв бүрдүүлж байгаа үндсэн татврын тэр бүрдлийг нүгэж чадах, хөнгөлж чадах хэмжээнд дээр л аж ахуйн нэгжидтэй боломж олгоё. Иргэдтэй. Тиймгүй ингээд хэд сайхан сонсохдоо байж байгаа бүх амлалтыг нөөтийг 100% буцааж өгнө гэдэг ч юм уу ингээд гişүүд янз бүрээр ирдэг. Улс төрч. Ийм байдлаар явах юм бол улсын төсөв гэдэг зүйл чинь цөмрөд уннаа. Засгийн газар нэг гараараа татврын ачааллыг бууруулах гэж байгаа ч нөгөө гараараа нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлсэн шийдвэрийг хойшлуулснаар иргэдийн халаасанд очих байсан 1.6 их найд төгрөгөө төр дүлдэхээр болж байна. Ингэхдээ татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өнгөлн далтлалт хийж урагшаа 2 алхаж хойшоо 1 алхлаа. Энэ нь үнэхээр татврын шинжилэл мөн үү гэх эргэлзээгч төрүүлж эхлээд байна. Улсын хурлын гишүүн Зол Жаргалын албан бланктээр нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтын төслүүдийг хянан шалгах сонсгол зохион байгуулахыг дэмжиж улсын хурлын 25 гишүүн гарын үсэг зуржээ. За хянан шалгах сонсгол хийх үндслэлд нийслэлийн төсвийн орлого 2024-өөс 2026 онд жил бүр 30%-аар өсөж 2026 оны төсвийн тодтголоор нийт зардал 6.5 их найд төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн. За үүн дээр нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийн хөрөнгө оруулалтын дүнг нэгтгэвэл улсын нэгдсэн төсвийн 3/1-тэй тэнцэхээр болсон юм а. Эдгээр том дүнтэй төслүүдийн зээлийн баталгаа иргэн төлөлтөөс үүсэх санхүүгийн ачаалал нь улсын төсөвт дарамт учруулж эдийн засгийн хямрал үүсгэх эрсдлийг дагуулж болцсошгүй болсон учраас энэ сонсголыг заашгүй хийх шаардлагатай гэж үзжээ. Ерөнхий албаны сонсгол зохион байгуулах хуулийн заалтаар бол 15 гишүүн гарын үсэг зурхад ерөнхий албаны сонсгол зохион байгуулах ёстой. 5 дахь өдөр өглөө албан бланкн дээр хүсэлтээ гаргаад тэгээд зуруулаад тэгээд шууд тамгын газар өгсөн. Тэгээд сүүлд яхна 25 гишүүн зурсан байсан. Хянан шалгах төр хороо гэж зүйл байна. Хянан шалгах төр хороо болохоор зэрэг бүр одоо ингээд шалгадаг нөгөө хуулийн байгууллага шиг нэлээд их деталь руу норно. Тэгээ бас олон нийт мэдээлэл хийдэг тийм хэлбэр. Энэ бол 32 гишүүн гарын үсэг зурж иж хүсэл тавьдаг. Тэгээд нэг чуулганы үед 2-оос илүүгүй гэсэн улсын хурлын хуулийн дээр хязгаарлалтай. Ерөнхий албаны сонсгол бол 15 гишүүн гарын үсэг зурснаар зохион байгуулна. Тэгээ энэ дээр бол ерөнхий албаны сонсгол 15 гишүүн гарын үсэг зурчлаа. Тэгээ нэг чуулган дээр хилцээ санал хурааны энэ гэсэн юм байхгүй. Энийг бол улсын хурлын тамгын газар зохион байгуулах үүрэгтэй хуулиараа. Тэгээд одоо харьяа байгууллагууд ажил хариуцж байгаа хүмүүс хууль тогтоомжид үйл ажиллагаа нь нийцтэй байна уу гэдгийг олон нийтэд нээлттэй сонсгоно гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн төсөв бол өнгөрсөн жилийн одоо тодтголоороо энэ жилийн тодтголоороо 6.5 их найд төгрөг байхаар ийм хүлээлттэй байна. Дээрээс нь энэ нөгөө том төслүүд хэрэгжиж байгаа. Зээл байна, бонд байна. Өрийн баталгаан дээр засгийн газар гаргаж өгсөн тэр их хурлаар баталсан асуудлууд байна. Тэгээ нийлбэр дүнгээр бол энэ улсын төсвийн 3/1 орчимтой ийм том дүн бол энд эргэлдэж байна. Тэгэхээр эндээс гарах эрсдэл бага байхад бол өөр байжээ. Одоо бол улсын төсвийн 3/1-тэй хэмжих хэмжээний мөнгөний эрсдэл бол улсын төсөвт нөлөөлнө. Төлбөрийн чадварт нөлөөлнө. Зээл буцаан иргэн төлөлтөөр нь хэрвээ фейлдэх юм бол эдийн засагта сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тийм учраас одоо төсөв хэлцэж байна. Улс орны эдийн засаг юу байх вэ? Эрсдлээ тооцож байгаа үед улсын хурал дээр энийг сонсох хэрэг.
Өнөөдөр Монгол Ардын намын бүлэг хуралдаж 4 асуудал хэлэлцсэний нэг нь гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг намын бүлгээр дэмжих эсхийг шийдэх байлаа. За иргэн сануулхад энэ хуулийн төслийг өнгөрсөн Баасан гарагийн улсын хурлын чуулганы хуралдаанаар унгаагаад байсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаад зээлийн хөрөнгөөр 74 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд авч ашиглаж чадаагүй 13.8 их найт төгрөг байгаа юм. За энэ мөнгөний дийлэнхийг буюу 38%-ийг Алтан ширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төсөл эзэлж байгаа юм. Монгол Ардын намын бүлгээс гадаад зээлийнхээ 90 дарааг тогтоож, зээлийн хөрөнгө ашиглалтыг хурдасгах эрх зүйн гаргалгаа бүхий судалгаа тооцоолол хийж танилцуулахыг засгийн газарт чиглэл болголоо. Хүнээс одоо хэдүүлээ юм авъя нэг одоо доголдож байгаа гэдгийг юм уу хийж чадахгүй байгаа зүйлээ хийя гадагшаа яваад байгаа валютынхаа урсгалыг бууруул яг мөнгө зээлчгээд энийг авч ашиглаад бушуухнаад хийх гэж байгаа юм шуурхаа хийгээд өөрсдийнхөө хэрэгцээг хангаа гэхээр зэрэг бид жилд нэг имийг л авч чадах юм гээд 10-20 жилээр цовуулж яваа сууж идэг асуудал бай таарахгүй л. Тийм учраас энэ 70 хэдэн төслийг нэг бүрчлэн одоо үзээд за энийг бол одоо маш шуурхай хэлэх ёстой. Энэ нь бол ийм хөвтэй гүйцэтгэлтэй явсан байна. Энүүний одоо ашиглалт юмыг сайжруулах ёстой гэдэг тодорхой чиглэл юмнуудаа өглөө. За сэлбийн хувь дээр бол гадаадын зээл биш. Бонд босгож бий болгосон их усүр. За нэгэнт босгосон бондоо бид үр ашигтай зарцуулах ёстой. Энэ шийдэл юм шуурхай олох ёстой. Энэ чиглэлээр нь бас засгийн газартаа өнөөдрийн бүлгийн хурлаас чиглэл юмнууд өгсөн. Нийслэлийн одоо эрх хэмжээний хүрээнд боссон бондч хэлээ гэсэн их хурлын төвшөнд бонд босгох зөвшөөрлийг өгсөн. Нэгэнт босгоцсон хөрөнгөө одоо буцаагаад зарцуулах эрх юмнуудыг нь нээж өгөх тухай асуудал байгаамаа. Гэхдээ сая үл их хурлын гишүүд босгосон бондын зарцуулалт нь биш аж ахуйн байгууллагууд хийгээд байгаа зүйл дээр төр оролцож байх ямар шаардлага байгаад байна. Эдийн засагт төрийн оролцоог бууруулъя гэж хэлжгээд байшин барьдаг юм чинь наад хувийн хвшлийн барилгын компаниуд ч бүгд хийж байгаа юмыг төр заавал хийж яах гэдэг юм бэ гэдэг үүднээс асуудалд хандсан юмнууд бий. Тийм учраас энүүнийг аль болохоор тэр энэ асуудлаа зохицуулж байгаа хууль тогтоомжийнхаа хүрээнд асуудлаа зөв зохицуулах тухай ойлголт байгаа юм. Сая бол одоо нэг үнийг хэлэхэд их хурлын төвшөнд хөрөнгө босгохын зөвшөөрсөн бол босгоцсон хөрөнгөө зарцуулах эрхийг нэг л өгчих ёстой. За ерөнхий сайд төвчрал стратегийн ач холбогдол бүхий ашигт болтомлын орд эзэмшигчдтэй уулзалт хийлээ. Энэ уулзалтаар засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт болтомлын орд түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож үндэсний баялагын санд хуваарлж газрын хэвлийн баялагын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж улсын хурлд нэн яралтай гормоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийллээ. За мөн яралтай гормоор өргөн мэдүүлэх хуулийн төсөл 60% өгөөжөд ямар төлбөр оруулахыг хуульчилж тусгай амнаатын хувь хэмжээг тогтооно гэдгийг ерөнхий сайд хэллээ. Холбогдох хуулийн төслийг батлуулснаар иргэд цаг алдалгүй стратегийн орд ашиглалтаас үр өгөөж хүртэх нөгөө талаасаа хөрөнгө оруулагчдад ойлгомжтой тогтвортой эрх зүйн орчин бий болно гэж үзжээ. Орд эзэмшигч болгонтой хэлцээр хийнэ гэдэг бол маш их цаг алдна. Тэгээс хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа үед бол гадна дотны хөрөнгө оруулалтыг татахад бол хүндрэлтэй. Тийм учраас 60% өгөөжийг хуульчлаа тусгай амнаад дээр харин бүгдээ хэлцээр хийгээд энэ рейнж маягаар алтан дээр, зэсэн дээр, нүүрсэн дээр ямар байх вэ гэдгийг тогтоогоод хуульчлаад өгчих юм бол энэ хууль гарсны дараа ард түмэн газрын хэвлийн баялагын дийлэнхийг эзэмшин 60% өгөөж аав. Тусгай амнаатаар орлуулсан хэсэг нь баялагын санд явна. Тэгэхээр дахиж энэ хууль гарсны дараа хэлцээр хийх одоо шаардлагагүй юм байна гэж үзэж байгаа. Стратегийн орд эзэмшигчид өмнөх засгийн газартаа ордуудын 60% өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гар үсэг зорсон. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60% өгөөжөд юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Харин хуулийн төсөл дээр стратегийн орд эзэмшигчид компаниудын төлөөлөл байр сууриа инхүү илэрхийллээ. Ордуудын
төрийн эзэмшлээ. Энэ шийдэл бол зөв шийдэл байна гэж харагдаж байгаа. Яг тэгвэл хин нэг ялгарлахгүй нийтлэг үйлчлэх зарчим энэ бол бидний бас анх тавьж ирсэн санал байсан. Ингэжээж бас Монгол улс нөгөө хөрөнгө оруулалтын орчноо илүү тодорхой болгоно гэдэг бол зөв. Хувь хэмжээ бол мэдээж өсөн нэмэгдэх хэлбэртэй байх нь бол зөв. Тусгай роялти. Яг тэгвэл та хувьцаа эзэмшсэн байсан ч гэсэн одоо нүүрсний ч юм уу алтны ч юм уу зэсийн үн бага байх юм бол ашиг болохгүй шүү дээ 34% чинь. Тэрнтэй адилхан үн өссөн үед бол аж ахуй нэгжүүд бол тодорхой хэмжээний нэмэлт одоо роялти төлөөд явход бол асуудалгүй. Тэгэхээр энэ тусгай роялти бод өсөн нэмэгдэх шинж хэлбэртэй байна гэдэг саналыг бол 100% дэмжиж байна. Нөгөө талаас ашигт малтмал болгонороо төрөлдсөн байх ёстой гэдэг саналыг бас мөн 100% дэмжиж байна. Яг тэгвэл нүүрсэн дээр олж байгаа орлого, алт зэсэн дээр орж байгаа орлого гэх мэт бол ашиг малтмал болгох тусдаа өөр өртөгтэй. Тэгээ яг хуу ер нь бол тусгай амнаад хувь хэмжээ хэдээр тогтсон ч байсан тохируулагч төлбөр аваад явна гэдгийг бол хуульчилчих юм бол ямар нэгэн тоо хэмжээнд дээр бол нэг маргаадах бол зарчмын нэг асуудал гарахгүй. Яг тэгвэл одоо өгөөж нь 50-таа ч юм уу 60%-д хүрэхгүй болсон тохиолдолд жил болгон өссөн нэмэгдэх тооцооллоо хийгээд явхад бол одоо энэ хэмжээнээсээ тохирсон хэмжээнээсээ хууль заасан хэмжээнээсээ ч юм уу буурчлаа гэхэд нэг удаагийн тохируулагч төлбөрөө хийгээд энийгээ бариад явуучих хэвээр. Энэ дээр яг анхаарах юм нь тусгай амнат баялагын сангийн хоримтлын санд орно гэсэн байгаа. Тохируулагч төлбөр хаашаа орно гэдэг ойлголт бол байхгүй байна. Тэгэхээр тохируулагч төлбөр нь ч гэсэн энэ баялагын сангийн хоримтлын сандаа орно гэдгийг бас тодтогч өгөх хэрэгтэй байна. Энэ одоо ажлыг бол үнэхээр дэмжиж байгаа. Тэгээ нэг хурдан шуурхаа хийх юм бол төр эрсдэл байхгүй, хөрөнгө оруулахгүй гадных ч гэсэн юм байдаг. Тэгэхээр энэ одоо энэ үүсмэл орд гэж ярьж байгаа зүйл бол дахиад хэлэхэд энэ одоо хаягдлыг одоо ямар нэг байдлаар ингээ орхигдсон усанд шингэнд одоо шороонд орхигдсон эрдэс баялагийг одоо сорчлон ашиглахгүй тэрнийг тодорхой хэмжээнд орон нутагт ажлын байр бий болгож байгаа ийм төрийн бодлогын дагуу ийм ажил хийж байгаа гэсэн ийм зүйл хэлэх гэсэн. Миний бодлоор одоо бас уулуурхаан салбарч нь өөрөө уул геологийн нөхцөл нь өөр ашиг нь өөр, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нь өөр, одоо орд газар маань 55 орд газрыг одоо уулуурхаан яамд ингээд ревиз хийх юм бол ашигт ажиллагаа гэдэг нь ердөөсөө олон янз байж байгаа. Тэгэхээр хэдэн яг 60% хүрэх юм бэ гэдэг дээр бас дүгнэлт анализ хийх нь бол зүв байхаа. 60 хүрэхгүй бол одоо бидний дараагийн зорилго нь гадаадын дотоодын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зогсооно л гэсэн. Одоо 60 хүрэхгүй байх юм бол хуулиараа 60 хүртлээр өгөх юм байна. Тэгээд энэ нь бол ашиггүй байх юм бол энэ төсөл энэ 55-ыг чинь хэдэн яг үйл ажиллагаатай байх юм бэ? Цаашлаад одоо мэдээж гадаадын хөрөнгө оруулагч нарыг одоо татах сонирхол байгаа бол бас энийг нийт татврынхаа бас нэг хувь хэмжээг бас харах нь зүйтэй байх. Энэ хуулийг баталснаар жилийн эцэст Монголиа дахь иргэний хуримтлын сан аривжих нөхцөл бүртгэс гадна win-win зарчим үйлчлэн гэдгийг ерөнхийдөө онцоллоо. Дашрамд уртахад Улсын хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн 16 ордыг баталсан. Стратегийн 16 орд газруудаас 8 орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон бөгөөд үлдсэн 8 орд газарт хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эхлүүлсэн болохыг мэдээллээ. Түүнчлэн стратегийн ордод хамаарах эсхийг тогтоох 39 ордын жагсаалт гаргажээ. Уулуурхан компаниуд байгаль орчны нөхөн сэргээл хийх зардлынхаа 50%-ийг салбарын яамны дансанд байршуулах хуулийн заалттай байдаг. За уулуурхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд олборлолтоо хийж дууссаны дараа энэ мөнгөө буцааж аваад нөхөн сэргээлтэй хийдэг зохицуулалттай. За харин оюу тулгай компани энэ мөнгөө яамны дансанд байршуулалгүй 16 жил явсны эцэст өнгөрсөн сард 9.9 тэрбум төгрөгийг байршуулжээ. За түүнчлэн ус ашигласны төлбөрийг ч мөн оюутлогоо компани 16 жил төлөлгүй өнөөдөртөө залгажээ. Харин өнгөрсөн баасан гарагт салбарын сайд сандаг очиртой Ретинто Группийн Монголын талын удирдлагууд уулзаж олон жил шийдэгдээгүй явсан дээрх төлбөрийн асуудлуудыг шийтгэр болсон байгаа юм. Одоо усны газар болон холбогдох бусад байгууллагууд төлбөрийн тооцооллыг гаргасны дараа төлбөр хийгдэхээр болсон гэлээ. За өнгөрсөн 2025 оны 7 сард үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн байлээ. Тэгээ энэ хяналт шалгалтаар бас 2010 оноос хойш оюутлогоо компани энэ байгаль орчныг нөхөн сэргээх энэ зардлаа
манай дансанд огт байршуулаагүй явж ирсэн байна. За ингээд сая 3 сарын сүүлч 4 сарын эхээр оюутлага компани манай яамны тусгай дансанд байгаль орчны нөхөн сэргээх тусгай дансанд за 9.9 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байна. За нэгт. За хоёр дахь ярьсан асуудал одоо ус бохирдуулсны төлбөр татварын ерөнхий газраас хэдэн төгрөг байх юм бэ гэдэг гаргаад ирнэ. Тэр хүрээнд нь оюутлага компани ус бохирдуулсны төлбөрийг одоо заашгүй төлөх ёстой. Удагштай Тэнгэр-телевизийн оройн 7:10 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За өнгөрсөн бас ангарагт улсын хурлаар эх оны төсвийн хүрээний мэдээллийг хэлэлцсэн. 2027 оны төсвийн зарлагыг 36.5 их найд, 2028 онд 38.6 их найд, 2029 онд 40.4 их найд төгрөг байхаар төлөвлөсөн байгаа юм. За эх оны төсвийн зарлага нь энэ оны батлагдсан төсвийн зарлагаас 10.7%-аар өссөн байна. Энэ нь татвар төлөгчдийн нуруунд дээрх ачааг нэмэгдүүлэхээс гадна инфляц хөөрөгдөх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 6.8%-аар гарахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт голлон нөлөөлсөн. Энэ жил хөдөө аж ахуйн салбар энэ өсөлтөө хадгалж чадахгүй учраас эдийн засгийг хэд өөдрөгөөр төсөөлж төсвөө тэлж болохгүй гэдгийг сануулж байгаа юм а. Нөгөөтэйгүр газрын тос болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импортын үнийн өсөлтөөс өдөөгдсөн инфляц хоёр оронтой тоо руу орчихсон. Энэ нь эх оны 1-р хагас хүртэл үргэлжлэх эрсдэл бий гэлээ. Үүний зэрэгцээ үйлчилгээний салбар уналтад орж татварын дарамтад орсон аж ахуйн нэгжүүд шиш шилээ даран хаалгаа барьж байна. Ийм эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд сонгуулийг урьдаж төсвийн зардлаа нэмэх нь эрсдэлтэй гэлээ. Төсвийн зарлагыг бууруулах боломжийг илүү эрэлхийлэх шаардлагатай. За бидний зүгээс баримтлаад байгаа төсвийн зарлагын тоо баримтуудыг илүү анхаарах ёстой байна гэдэг. Зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүн дэслэх хувийг цаашдаа улам илүү оновчтой түвшинд аваачих тал дээр илүү анхаарах юм шаардлагууд бол байна. За нөгөө талдаа гадаад дотоод хүчин зүйлсийн эрсдлийг бид харгалзаж үзэх ёстой гэдэг ийм агуулга бол байгаа. 34 их найдын одоо зардалтай явж байгаа төсөв 36 их найд болоод нэмэгдсэн тий. Гэтэл нөгөө талдаа эдийн засгийн өсөлт тийм өндөр биш байгаад байдаг. Нөгөө талдаа гадаад өрөөр санхүүжүүлэх гадаад өрийг бас нэг 6 их найд өрөө орчмоор нэмсэн байлгүй. Ингээ бодоо үзэхээр яг энэ мөнгө хаашаа юунд зарцуулагдах гэж байгаа гэдэг чинь өөр асуудал болоод байна. Тэнгүүт хаанаас олдсон гэхээр нөгөө л иргэд аж ахуйн нэгжүүдийн татварын орлого шүү дээ. Гэтэл нөгөө талдаа иргэд аж ахуйн нэгжүүдийнх нь худалдаа авах чадвар буурсан, компаниудад дампуурлаа зарлалцсан, татварын суурь талтаа бол бүрдүүлэхэд асар хүнд нөхцөл байдал байгаа байхгүй. Гэтэл ийм үе төсөв тэлэлттэй ингэж орж ирнэ гэдэг чинь өөрөө нөгөө төсвийн нөгөө яриадсан хэмнэлт яасан бэ? Нөгөө яриадсан цомхон төр яасан бэ гэдэг асуултууд гарч ирж байгаа. 3 жилийн өмнө түүхийн эдийн үнийн өсөлт нүүрсний экспортын бие хэмжээний өсөлтөд тулгуурлан төсвийн зарлагыг тэлсэн. Энэ алдаагаа засахгүй улам дордуулж байгааг эдийн засагчид шүүмжилж байгаа юм а. Тухайлбал сонгуульт жил буюу 2024 онд төсвийн зарлага өмнөх оноос 35.9%-аар буюу 7.9 их найд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Харин өнгөрсөн онд төсвийн зардлын өсөлт бага зэрэг саарсан ч алдагдaltaй хэд данхар байсаар байгаа нь инфляцийг өдөөх болон төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хിവэр байгаа юм. Иймд төсвийн зарлагын өсөлтийг цаашид хэд тэлэхгүй байхад анхаарах хэрэгтэй юм. Одоогоор төсвийн зарлага дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 34%-ийг эзэлж байна. Үүнийг дорхойж 30%-аас хэтрүүлэхгүй болгож бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Төсвийн хувьд төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүн дэслэх хувийн жингээр нь 27 орчим руу 30-аас доош байлгуул зүгээр гэсэн юм байдалтай байгаа. За дунд хугацааны төсвийн мэдээлэл дээр энийг бол айжин бууруулахаар байгаа боловч энэ төвшөнд хүрэхгүй байна гэдэг ийм асуудал байгаа юм. За дээр нь дараа жилийн төсвийн зарлагыг бол 36 орчим их найд
болгож 27 онд 36.5 их найд болгож өсгөж оруулж ирсэн. Энэ бол өмнөх жилүүдийн төсвийн зарлагыг тансан 25 он, 26 оноос бол харьцангуй өсөж шүү гэдэг ийм хандлага байна. Төсвийн хувьд бол манай нөгөө онцлог бол дандаа төсвүүдээр тодтол хийдэг. Тодтол хийдэг гол шалтгаан нь төлөвлөлтөө дандаа өөдрөг, орлого талаа дандаа өөдрөг тавьдаг. Орлого өөдрөг тавьж байгаа шалтгаан зардлаа ерөнхийдөө тэлэх, хурдтай тэлэх сонирхолтой байдаг. Тэгэхээр төсвийн хүрээний мэдээллийг харахаар бас л одоо гадаад өөр болоод төсвийн зардал дээр бас нэлээх хэмжээний ачаал үүсгэхээр ийм төсөв бол баталсан байл. Хүрээний мэдээлэл дээр бол гаргасан байлээ. Ингэж байгаа шалтгааныг юу гэж харж байгаа гэхээр 27-28 оны их хурл болоо ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой одоо төсвийн сахилга бат ерөнхийдөө сул байх юм байна гэдэг ийм мессежийг бол авсан. Төлбөрийн тэнцэл энэ онд алдагдaltaй гарах төлөвтэй байгаа ба энэ нь ирэх 3 жилдэж хадгалагдах нэ. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь иргэдийн халаасан дах мөнгөний үн цэнийг бууруулж бизнес эрхлэх зардлыг өсгөдөг. Мөн төв банк ханшийн уналтаас сэргийлэх инфляцийг барихын тулд бодлогын хүүгээ өсгсөөр байна. Товчхондоо бодлогын хүү өндөр үед төсвийн зардал өссөөр байгаа нь татвар төлөгчдийн нуруунд дээрх ачааг нэмэгдүүлж байна гэж эдийн засагчид шүүмжилж байгаа юм а. Бидний халаасыг чимээгүйхэн нэмгэлж татвараас жилүү дарамт үзүүлдэг инфляц дахиад 2.5 тоннд хүрлээ. Ялангуяа мах хүнсний бүтээгдэхүүний үнийн огцон өсөлт өрхийн өдөр тутмын хэрэглээнд хүчтэй дарамт үзүүлж эхэллээ. Инфляцийн өсөлтийн гол шалтгааныг дотоод эрэлтийн хит тэлэлт буюу хит их хэрэглээ мөн төсвийн өндөр зардлаа гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Энэ тухай илүү энгийнээр Намин Эрдэнэ тайлбарлана. Өнгөрсөн баасан гарагт үндэсний статистикийн хорооноос инфляцийн түвшинг танилцууллаа. Инфляци яг одоогийн байдлаар 10.1% хүрсэн нь бол сүүлийн 1 жилийн хугацаанд ажиглагдсан хамгийн огцон өсөлтүүдийн нэг болж байна. За үнийн огцон өсөлтөө одоо цөм нь бол гол хүнсний бүлгэнд за тэр дундаа махны үнийн докторгүй байдалтай шууд холбоотой байгаа юм. За нийслэлийн статистикийн газрын 2026 оны 5 дугаар сарны 4-ний одоо судалгаагаар бол хүрийн ястай махны үн өмнөх 7 хоногоос бол 2.1%-аар өсөж за 1 кг дунджаар 30,521 төгрөгт хүрсэн байгаа. Харин үхрийн цул мах бол 35,436 төгрөгт хүрсэн. За иргэдийн нэг одоо өдрийн дундад цалингийн багагүй хэсгийг бол ганц килограмм мах одоо эзэлж байгааг бол харуулж байна. За хэдийгээр хаврын улиралд махны нийлүүлэлт багасдаг ийм зүй тогтолтой ч гэлээ энэ жилийн хувьд бол мал аж ахуйн за нийлүүлэлтийн сүлжээний доголдолын болон за шатгууны үн за тээвэр логистикийн зардал өссөн нь бол үнийн хөөрөгдлийг бол улам дамжруулсан ийм нөхцөл боллоо. За үүнээс гадна Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос инфляцийг хоёр оронтой тоороо түлхэж байгаа одоо үндсэн шалтгаануудыг бол дотоодын эрсдэлт бол огцом өссөн. За хэмээн одоо тайлбарсан. За тодорхойлбол төсвийн зардал бол түүхэн дээд хэмжээнд хүрч цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл зах зээлд одоо бэлэн мөнгөний урсгалыг бол одоо ихсгсэн гэж тайлбарлаж байгаа. За энэхүү их одоо мөнгөний урсгалын нийлүүлэлтээр одоо хангагдаж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг өдөөж за улмаар бол үнийг хөөрөгдөх хөшүүрэг болж байгааг бол тайлбарлалаа. За мөнгөний бодлогын хороо инфляцийг зорилтод төвшин болгох 5-аас одоо 7% бол барих амлалтанд хүрэхийн тулд мөнгөний хатуу бодлогыг бол үргэлжлүүлэн баримтлахаас өөр аргагүй бол анхааруулсан. За энэ бодлогын хүүг одоо өндөр түвшинд хадгалах улмаар арилжааны банкны зээлийн хүү буурах хүлээлтийг үүсгэж байгаа юм. За эдийн засагчдын үзэж байгаагаар хэрв төсвийн тэлэлтийг сааруулж за нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахгүй бол инфляцийн энэхүү одоо дарамт бол хэрэглээг бол цаашдаа хумих эдийн засгийн итвчлийг удаашруулах за цаашлаад иргэдийн бодит орлогыг үнгүүдүүлэх эрсдэлтэй ийм нөхцөл байдалд бол хүрээд байгаа юм а. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжилт зөвлөгөө өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулсан юм а. Тодорхойлбол нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч даваа далаа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн засаг даргын 1-р орлогчоор жаргал сайхныг томилжээ. За 1-р орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан ажиллах юм байна. Жаргал сайхан нь 2020-с 2026 онд Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч засаг даргаар ажиллаж байсан туршлагатай тэрээр өнөөдөр засаг даргын ажлаа өгч байгаа юм а. За харин нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч амар төвшин цаашид эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар Волкер Турк манай улсад айлчилж байна. За энэ хүү айлчил нь Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар Волкерийн энэ удаагийн айлчилтай холбоотой мэдээллийг одоо үзүүлье. Миний бие нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газрыг төлөөлөн засгийн газар болон хүний эрхийн үндэсний комисстой олон жилийн турш хамтран ажиллаж хүний эрхийн тулгамдсан асуудлууд болон санаачилгыг хэрэгжүүлж ирсэн. Монгол улсын засгийн газар энэхүү хамтын ажиллагааг цаашид улам бүр хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаад миний бие туйлын таатай байна. Бид өчигдөр гадаад хэргийн сайттай цаашдын хамтын ажиллагаагаар гарын үсэг зурж өөрсдийн зорилго чиглэлээ баталгаажуулсан. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран ажиллах хүсэл зорилгоо илэрхийлж буй хүний эрх бол олон талт асуудлыг шийдвэрлэх арга зам болохыг хүлээн зөвшөөрч буй илэрхийлэл юм. Дэлхийн дахны зарим нөлөө бүхий тоглогчид хүний эрхийг илт үгүйсгэж улмаар хил дамнсан хавчин мөрдөх зэргээр хүний эрхийг хөсөрдүүлж буй энэ цаг үед Монгол улсын эерэг амлалт тууштай байдал онцгойрч байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тогтолцоог хөшүүрэг болгон ашиглаж бодит үр дүнд хүрч болохыг харуулж байгаа. Монгол улсын засгийн газартай тохиролцсон хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотноо хүний эрхийн бүс нутгийн сургалт судалгааны төвийг байгуулах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх алхам юм. Өнөөдөр Монгол улсын их хурлын дарга ерөнхий сайд засгийн газрын гишүүдээс энэхүү санаачилгын талаарх тууштай эерэг амлалтууд сонслоо. Бид энэхүү төвийг тогтвортой ажилуулахад шаардлагатай олон талын хувилбар, боломж нөхцөл, нөөц бололцоог наривчлан судлахаар засгийн газартай хамтран ажиллахын зэрэгцээ шаардлагатай нэмэлт их усврийг дайчлахын тулд уг санаачлагыг бусад талуудад сурталчлан таниулахад анхаарч ажиллана. Энэхүү манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар Волкер Туркийг өнөөдөр улсын хурлын дарга Бямб цогт хүлээн авч уулзлаа. За ингэхдээ хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа эрх зүйн бодлого зам цаашлаад парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон байгаа юм а. Уулзалтын үеэр улсын хурлын дарга нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар Улаанбаатар хотод Аз номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт судалгааны төвийг байгуулах талаар хамтран ажиллах, замын зураглал байгуулах асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурсныг талархан хүлээн авч байгаагаа тэмдэглээд улсын хурл шаардлагатай санхүүжилтийн эхлэлийг 2027 оны төсөвт тусгахад бэлэн байгаагаа нотлоод цаашдын санхүүжилтэнд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд нийгэм эдийн засгийн чиглэлээр томоохон судалгаа хийгддэг. Тиймээс энэ асуудалд сүүлийн жилүүдэд хот хөдөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, ялангуяа хөдөө орон нутагт гэрлэх насны эрчүүд ганц биеэр амьдрах, нийслэл хотод ганц бие эмэгтэйчүүд олшрох үзэгдэл түгээмэл болж байгааг хамруулж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахыг мөн санал болголоо. Энэ нь цаашлаад Монгол улсын хүн ам зүйн бодлогын тулгамдсан асуудлын нэг болоод байгааг тодтогсон юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар Волкер Турк улсын хурлын даргын дэвшүүлсэн саналыг анхааралтай авч суурин төлөөлөгчийн газраараа дамжуулан ажил хэрэг болгохоо илэрхийллээ. Мөн Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс олон үзүүлэлтээр үлгэр жишээ сайн туршлага харуулж байгааг онцолж байлаа. Үүнээс гадна дэлхийд даяараа хүний эрхийн үйлсэд залуу үеийг татан оролцуулах асуудал анхаарлын төвд байгааг тэмдэглээд энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дэд комиссар онцллоо.
Үзэгчдээ Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрийг хүсэж байна. Дараагийн мэдээллийг танилцуулъя. За Монгол улсад жил бүр дунджаар 25,000 орчим оюутан дээд боловсролын диплом гарддаг. Гэвч тэдний ердөө 40% нь эзэмшсэн мэргэжлэрээ ажлын байртай болж байгаа юм а. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжил сонголтын эрэлт нийлүүлэлт оновчгүй байгаатай холбоотой юм байна. За тэгвэл салбарын мэргэжилтнүүд эх 5 жилд эрэлттэй байх мэргэжлүүдийг ингэж тодорхойлж байна. Нийт ажилгүйдлийн 20 гаруй хувийг бакалаврын зэрэгтэй залуус эзлэж байна. Энэ нь зарим салбар мэргэжилтнүүдийн илүүдэлтэй болсонтой нэг талаараа холбоотой. Тухайлбал бизнесийн удирдлага эрх зүйн чиглэлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 10 гаруй хувьтай байдаг бол жил бүр нийт төгсөгчдийн 30 гаруй хувь нь дээрх чиглэлийн мэргэжлийг сонгон суралцдаг. Үүний эсрэг талд хамгийн их хүний нөөцийн дутагдaltaй салбар бол байгалийн ухаан инженерчлэлийн салбар юм. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нь бизнесийн удирдлага эрх зүйн чиглэлтэй харьцуулахад 4 дахин илүү байна гэдгийг ихтэй сургуулийн багш мэргэжилтнүүд хэлж байна. Нөгөө хүүхдүүдийн дийлэнх сонирхол нь нийгэм тал руугаа байдаг болохоос ер нь бол математик, байгалийн ухааны чиглэлээр ер нь бол багш хамгийн их эргэлттэй байдаг. Тэгээд манай математик байгалийн ухааны сургуульд эсэж байгаа оюутнууд ер нь 2-3 дахь курсээсээ дадлагт гараад дийлэнх нь ер нь ажиллах сургуулиудаа бол тогтцсон байдаг. Эцэг их болон одоо эргэн тойронд найз нөхдийн зөвлөгөөгөөр нийгмийн ухааны салбарын мэргэжлүүдийг төлхөө сонгох хандлагатай байгаа. Гэхдээ сүүлийн одоо 3 жилийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд бол байгалийн ухааны хөтөлбөрүүдийг илүү сонирхох, инженер технологийн хөтөлбөрүүдийг, мөн хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдийг сонирхон сонгож байгаа оюутнуудын тоо нэмэгдэж байгаа. Нөгөөтэйгүр технологийн салбарын эрэлт жил бүр 20 гаруй хувиар өсөж байна. Цахим зайлшгүй гэмтэргийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна. Нөгөөтэйгүр хэмэл оюуны чиглэлийн инженер, өгөгдлийн шинжээч мэргэжил эрэлттэй болохоор тооцоолол гарчээ. Одоогор бол шинжлэх ухааны технологийн сургуулиудад бол барилгын инженер, архитектор, мөн дизайны чиглэлийн програм хангамж хөтөлбөрүүд маш хэрэгтэй оюутнууд эзэн сурч байна. Тийм нэгдэр бол одоо энэ хэмэл оюун ухаан, AI, робот хөгжүүл, машин сургалт ер нь бол мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжлүүд бол бас эрэлттэй байна. Энэ чиглэлээр бол шинжлэх ухааны технологийн сургуулийн инженерийн бүх хөтөлбөртөө эзэлт аваад ингээд ажиллаж байна. Үүнээс гадна бас нэг орхигдож хүний нөөцийн дутагдалд орж буй салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Тус салбарт биотехнологи, хүнсний аюулгүй байдлын шинжээч, малын эмч, газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт инженер мэргэжил хамгийн ихээр орхигдож хүний нөөцийн дутмаг эрэлт ихтэй болжээ. Мөн эрүүл мэндийн салбарт 14,000 сувилагчийн дутагдaltaй байна. Боловсролын яамнаас гаргасан дээрх эрэлттэй мэргэжлүүдийг сонгон суралцвал ихтэй сургуулиудад хөнгөлөлтөд суралцах боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Дашрамт дурдхад төв талбайд боловсролын салбарын нээлттэй өдөрлөг 3 хоног үргэлжлэх юм. Энэхүү өдөрлөгөөр ихтэй сургууль болон коллежийн багш нар мэргэжил сонголт болон тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг сурагчдад өгөх юм а. Хүүхэд бүр өөрийн гэсэн давтагдагчгүй өнгөтэй гэх үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөрийнхөө цөм болгосон Тэгш ухаан бүрэн дунд сургуулийн тайлант өдөрлөг боллоо. За энэ арга хэмжээ нь зөвхөн сурагчдын сурлагын дүн бус, за тэдний бүтээлч ур чадвар болон сонирхол хоббиг нь эцэг эхчүүдэд нь танилцуулснараа онцлог юм а. Өдөрлөгийн үеэр сурагчид сургуулийн зүгээс хэрэгжүүлдэг хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жилийн турш эзэмшсэн шинэ ур чадваруудаа үзүүллээ. Робот болон физикийн хичээлийнхээ хүрээнд хийсэн бүтээлүүдэд танилцуулсан юм а. Мөн байгалийн түүхийн эдийг ашиглан ахуйн хэрэглээний зүйлсээс эхлээд нарийн хийдтэй гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг уралжээ. Бас нэг нь онцлог бүтээлүүд бол Бээрэн Монгол бичгийн үзүүлбэрүүд байлаа. Манайхан хүүхдүүд ингэж хичээлийн задаг хөгжүүлэх хөтөлбөрөөрөө STEAM гэдэг ингэж юм хичээлээрээ ерөнхийдөө тэдэр хийдэг. За энэ ерөнхийдөө бол ийм жижиг төрлийн кран гэж ойлгож байна. Барилга дээр ажилладаг. Энэ ерөнхийдөө энэ батареануудыг ашиглаад энэ батарейг нь ингэж хөгжүүл энэ мотуудыг ашиглаа механик энерги болгоод араамуудаар ашиглаж хөдөлж байгаа гэж ойлгож байна. За миний хувьд болохоор зэрэг өөрийн гэсэн хоёр бүтээлээ гаргасан байгаа. Эхний нь болохоор зэрэг тусгаар тогтнолын шүлгийг гаргасан. Нөгөөх дээр нь болохоор зэрэг дурсамж гээд өөрийнхөө сэтгэлдлийг одоо бичсэн тийм одоо алтан бэхээр бичсэн тийм бүтээл гаргасан байгаа. Ер нь бол манай хичээлийн хөтөлбөрийн онцлог байдаг. Энэ бол яах вэ гэхээр үндсэн програмт хичээлээс гадна бид нар хөгжүүлэх хичээлийг сургалтандаа оруулж өгдөг. За энэ хөгжүүлэх хөтөлбөрүүд сургууль дээр хэрэгжснээрээ яадаг вэ гэхээр хүүхдүүд бол өөрийгөө нээхтэй илүү их зүйлийг одоо мэдлэгээс гадна чадвар суух, за тэгээд багаар ажиллах ийм
чадвартай болдог. Жишээ нь гэх юм бол бид нар гар урлалын хичээлүүдийг оруулж өгч байна. Бабл апын хичээл оруулж өгч байна. Шатар даам оруулж өгч байна. Биерийн бичлэг оруулж өгч байна гээл хүүхдүүдийн одоо хийх хүсэл сонирхсан зүйлүүдийг ингэж оруулж өгдөг. Тэгээ хүүхдүүдийн хийсэн бүтээл болон энэ багш нартай хамтарч хийсэн бүтээлүүдтэй танилцахад бол маш сонирхолтой. Тэгээд богино хугацаанд ямар хөөрхөн, ямар гоё ур чадвар эзэмшсэн бэ гэж ингэж харж байна. Тус сургуулийн хувьд сурагчдад зөвхөн стандарт онлын мэдлэг бус хоббигоо хөгжүүлэх бүтээлч чадвараа сайжруулах боломжоор нь хангадаг байна. 7 10 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.